3, 2, 1. За сайн байцгаана уу? Өнөөдөр таны гарч байгаа мөнгө баяртай байна. Бидний бэлдсэн open mic өнөөдөр ирэхэд бэлэн болсон байна. Бид нар бол 180 залуучуудын бүлэг байгаа. Бид нар бол хүмүүст одоо урлагийг соёлыг түгээсэн хүмүүс залуучуудаа маа. Тэгээд яг хүн ингээ буруу замаараа алхаад буруу зам байсан гэдгийг мэдээд хоошоо яг бүсж ирэх шиг 180 градусын шиг бид нар яг энэ лого 180 градусын бэлтгэж одоо амсан байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаа өнөөдөр ихэвчлэн бэлэн болсон байна. Хамгийн ихний дуугаар их чөлөө хаан байсан дуу та бүгд мэдэж авсан. Сонсноо за тэгээд болон амын өрөө удаж авъя гэж байна. Баяртай байна. Өнөөдөр амгаланс хоёр их чөлөө хаан байна гэдэг дууг дуулгаа. Энэ дууны утга гэвэл хүн төлөвлөлтөд их чөлөө одоо энэ 21-р зуунд явж авсан хэдиж зүрх сэтгэлдээ өргөж хүлээстэй байдаг. Харин тэр газраас гарах их чөлөө хайсан байгаа. Харин энэ дуун дээр болохоор их чөлөө олж ирсэн байна. За дуу It's
баярлалаа хоёр хүндээ үнээр гоё байлаа. Бид нэр эрхчлөлийн талаар дуулж байгаа, бид нэр яаж арга замаа олох талаар дуулж байгаа. Та нар энэ дуунуудын үгийг сайн анхаарах үзэрэй гэж хүсэж байна. Өнөөдөр та бүгд ирсэн шиг одоо бүх араас хийж үзэж байна. Яг бол нэг зүйлийг ч гэсэн ойлгоод аваасаа гэж гарч байна. Бид нар ямар нэг хутга учиртай энэ концертыг хийж байгаа. За тэгээд үргэлжлүүлэн бидний хүлээж авах дуу маань болохоор чи марцсан гэдэг дуугаа дахиад тайснаа холонгаа алхах ташалтаар дуу хүлээж авъя. За одоо дуусах дуу маань сайн сонссончлон чи марцсан гэдэг. Та бүхэн тэнгэр бас газрыг юм хийн бүтээсэн бол гэж бодож үзчихсэн баг тийм. Тэгвэл энэ дууны болохоор бүтээгч нь цоор ганц байдаг тухай харах юм байна. дахиад хэлбэл анх ташил цоолаа дэмжиж өгье. Бид өнөөдөр дахиад доолох гэсэн бид нар үнэхээр нэг зүйлийг ойлгох дарах хэрэгтэй. Бид нар өнөөдөр ирсэн шигээ буцаа гарч болохгүй. Бид нар үнэхээр өөрчлөлтөд гарахыг зорж байгаамаа. Тэгээ өнөөдрийн концертын дараагийн хүлээн авах дуу бол
хаан байна гэсэн дуу хэдүүлээ аамыгаа халуун алга ташлаар дахин нэг удаа хутаа авъя. За бүгд орой минь нэг аав гэдэг сайн сонссон байна. За тэгээ миний дуулах байгаа дуу болохоор хаан байна гэдэг нэртэй дуу байгаа. Тэгээд энэ дууны утгыг базаргийн тайлбарлах юм бол одоо жигэн аз жаргал, жигэн хайр тэрийг хаан байж болох гэдэг энэ дуудаар өгүүлдэг. Тэгээд дуу хулаацгаая. За манайхан чанга алга ташаадаг юу сонсохдохгүй шүү. За баярлалаа. Өнөөдөр дуусан бүх дуудагчдаа баярлалаа. Өнөөдөр дахин нэг бид нарыг гайхалтайгаар үйл ажиллагаа хүлээж байна. Бидний амьдралд одоо яг 180-аар одоо эргэлт хийсэн хүмүүс маань одоо биднэрт өөрийнхөө амьдралыг ярихад бэлэн болсон байна. За өнөөдөр тайзнаа нагигаа хэдүүлээ халуун алга ташлалтаар угтаа авъя. За бүгдээрээ сайн уу, намайг Наги гэдэг. Би та бүгдийг энэ газар харж байгаадаа маш их баяртай байна. Бидний амьдралд бидний сонголтоос үйл шалтгаалаад үйлчлдэг хүч гэж байдаг. Бид нар бүх зүйлийг өөрийнхөө хүснээр эсвэл яг ингээд өөрөө бүх зүйлийг удирдах чаддаггүй. Үүн дээр бид нар амьдралдаа маш олон зүйлсээс айж, имиж амьдардаг. Маш олон зүйлсээс хамаардаг. Үүний нэг нь бол яалтчгүй хараал, үе дамжсан хараалч гэж байдаг. Үе дамжсан хараал ихэвчлэн өвчнөөр одоо илэрдэг. Магадгүй манай аав бөөрийн өвчтөйсэн бол би бөөрөөр өвдөх, иллэг, уушиг, зүрх, нойр балчирхаа эдгээр бүгдээрээ адилхан. Хүн болго энийг ойлгодог. Энэ бол удмынх гэдгийг яс юм дээр авч үзэх юм бол энэ нь үе дамжсан хараал байгаа. Бидний амьдралд өөр бас нэг хараал үйлчилдэг. Энэ зүйл маань юу вэ гэвэл хизээж бид нар уулзж байгаагүй, харж байгаагүй тэр хүмүүстэйгээ маш адилхан байх. Магадгүй тэгвэл тэр хүн бүр бид нарыг үзий яддаг хүн байвал яах вэ? Миний амьдралд яг л энэ зүйл байсан. Миний амьдралд маш их асар ихээр үзий яддаг, хорсдог хүн байсан. Тэр хүн бүр миний ойр дотны хүн байсан. Би үргэлж
дотроо боддог байсан. Би хизээч энэ хүнтэй адилхан болохгүй. Би энэ хүнээс үргэлж өөр амьдрна. Би бүр өөртөө амладаг байсан. Би хизээч энэ хүнтэй юм ааш зан гаргахгүй, хизээч бусдыг чамлахгүй. Би үргэлж энэ хүнээс өөр байр суурьтай амьдрах болно гэж өөртөө амласан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр л би Есүсийг маш их ойлгодог байсан. Би бүр багасаа л ингэж боддог байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн энэ зүйлийг ойлгоод байгаа хэрнээ би энэ асуудлыг шийдэж чадахгүй л гэсэн. Бидний амьдралд ийм хүмүүс байдаг. Бид нэр гомддог, хорсдог, дургуутдаг, үзий яддаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд бид нар тэр хүмүүстэйгээ зүгээр л адилхан болоо л гэдэг. Тэгвэл надад яг энэ асуудал байсан. Энэ асуудлыг би бас шийдэж чадахгүй яваад байсан. Тэгвэл Бурхан биднэрт туслахыг хүсдэг. Бурхан энэ харааллын төлөө залмай дээр цавдлагдсан байгаа. Бурхан үргэлж туслахыг хүсдэг. Яагаад вэ гэвэл бид нэг бол тэр асуудалтайгаа тий эвлэрч амьдардаг, нэг бол юу ч болоогүй юм шиг зүгээр дүр үзэж нөөж амьдардаг. Би яг л юу ч болоогүй, бусдад зүгээр л асуудал байхгүй юм шиг нөөж амьдардаг байсан. Тэгвэл Бурхан тусалдаг, тий? Бурхан намайг энэ зүйлсээс чөлөөлдөг гэдгийг мэдээд би өөрийнхөө зөрсгөлд Есүс Христийг урьсан байгаа. Одоо миний амьдралд миний үзий яддаг тэр хүний зан ааш, зан характер, үйлдэл огт байхгүй. Ягаад гэвэл Есүс Христ намайг чөлөөлсөн. Магадгүй та энэ газар байгаад яг л миний амьдралд байсан тэр гомдол, хорцол, үзий ядалт таны зурсгал байдаг бол би таныг өөрийн амьдралдаа Бурханыг уриасаа гэж хүсэж байна. Ягаад гэвэл Бурхан надад тусалсан, танд ч гэсэн тусалж чадна. Баярлалаа. За Наги да баярлалаа. Үнэхээр гайхалтай гэрчлэл байлаа. За өргөжлүүлээд бид нар дахин нэг сонсох гайхалтай дуу байна. Энэ маань болохоор Daylight гэсэн дуу. Тэгээд Темкагаа тайснаа урьж байна. За Темкагтаа халуун алга ташлалтаар угтаж авъя. Нэг сайн бацгаана уу? Намайг Темка гэдэг. За өнөөдөр би та бүгдтэй та сонсч ирсэн бол Давид Кошрийн Daylight гэдэг дуу coverлаад өвгөнд нь найруулга хийсэн байгаа. Тэгээд та бүхэнд хүргэж байна. Тэгээ энэ дуун дээр болохоор хүн нэг ер нь бол хүний дотор гэрэл байхгүй харин тэр гэрлийг бол хайдаг талаар гарч байгаа. Тэр гэрэл нь болохоор бурханд байсан талаар гарч байгаа маа та бүгд тэгээд таалан сойх нь уу. Өчигдрийн би худалдаасан оросоо хүртэл нүр бүрсэн өөрийн цэнийг би гүйсгсэн шаналдан чимээгүй өсөн сэтгэлээ минь халах төвчээтэй бусдын үнэлгээ шигшүүрмээ Сони зүйлийг асуу гэрэлтийг надад байна уу гэсэн чанаргүй бид амьдэрсэн Хүүгүртэй at the same time Одон удаа бүдэрсэн at the same time Би дахиж үсэхгүй at the same line Зүрх хэрцэн turn from the daylight Get it back, son, Бурхан get it back, son. Get it back, son, Бурхан get it back, son.
зүрх гэрэлцэн hidden from the daylight. Бүрэн сухамжуулдайсан хүний өмнөөс илүү нэг нэгсэн өөрийгөө ойлгож үчилж ирсэн. Өдөр намайг хүчлэж би буцахгүй өнгөрсөн намайг татвар чадахгүй шүүмжлэл биш хэлгийдгээ. Соник зүтгийг асуу гэрэлтийг надад байна уу гисэн чарахгүй би дамнэрсан Humberтэй жилээ the same time олон удаа бүдэрсэн at the same time би дахиж хүсэхгүй at the same line зүрх гэрэлцэн from the daylight get it байсан бурхан get it байсан бурхан get it байсан зүрх гэрэлцэн from the daylight Humberтэй жилэн the same line долон удаа бүдэрсэн at the same time би дахиж хүсэхгүй at the same line зүрх гэрэлцэн from the daylight get it байсан 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 зүрх гэрэлцэн from the daylight. Баярлалаа. За Тэмк ахта баярлалаа. За өргөжлүүлэн биднэрт үнэхээр гайхалтай одоо жүжиг байна. За биднэрт масксэнд жүжиг одоо толдож одоо үзнэ үү гэж урьж байна. Тэгээд яна уучлаарай маск биш байсан мэд сохор гэд дуугаад дуулах байсан байна. За тайзнаа хүскага өөрөө авъя. Сохор дууш. Сэмэн нөхөс гэдэг эдоны мэн нэр сохор. Хүмүүс амьдралыг сохор хүн шиг явдаг. Тэрнээс гарах гарцыг тухай үгсэн дуу юм аа. Өдрөө харах хэрэггүй харж байна уу би сор дөрхөөс юм байсан ёо бүх зүйл харахгүй амьдралаас надад natural байхгүй гэдэг би мэдсэн гэж юу вэ над харуулаач хажиг хүн байл над харуулаач магадгүй дуулах хэрэггүй байх би ганцаараа харахгүй чансаар хараатай болохгүй гүрс байна гэхдээ зам доос мөр өдрөө шиг зэрэг хүсэж байсан мөр хийсэн гоцоо Дэч өөрөмдөн жоо юм бэ бүртахан бэ тулдгийн тул нүхний хан бэ бүртний цан бэ нүхий көсгий бэ их чөлөөний гэлдиган бүргүүлгэсэн ястаг байдэсэн царинга цаавар тун би бисээ үрдэн тунарахгүй одоо бол надны гэлdig гаргүй огтх мөрөндөө яргүй хормоч бүхэн наргийн хамгийн их мэдэгүйд харус Кристи дохой бүгдийг харус хийсэр биш бүгдийг айсан хинэ дүүний зүрхэнд байсан
Эдээ самарьян асадор шиг тэнгэрийн хач байна надад Есүс баяргүй итгэл хайрыг өгсөн чимээгүй байж чадахгүй чамд гэсэн боломж би зүрх сэтгэлдээ чиний ирээдүйн гарч инээ Чанга өшөө чангад алга ташаадаг. Үнэхээр гайхалтай боллаа тийм үү? Эд маань энэ хоёр дуучин маань дөнгөж 14 настай өсвөр үеийн хүүхдүүд байгаад байгаа. Тэгээ бид нар үнэхээр амьд хөгжим концерт ингэж тоглолтыг залуучууд байгаа. Манай клубд нэгдэх юм бол чөлөөтэй арт пэйж хаягаар холбогдож болно. Тэгээ бид нар үнэхээр дууга таалан сойрхолуулсан дуучдаа бүгдэнд баярлалаа. Тэгээ өнөөдөр дахиад үргэлжлүүлээд бид нарыг одоо жүжиг хүлээж байна. Маск гэдэг жүжиг энэ жүжигийг маань болохоор манай өсвөр үеийн багийнхан тоглох юм та бүхэн маань хүлээж авч таалан сойрхноо дахин нэг удаа алга ташаад тайснаа өсвөр үеийн концерт огтож авъя. Алга ташаалтаар огтож авъя. You were the shadow to my light. Did you feel us? Another star, you fade away. Afraid our aim is out of sight. Wanna see us alive. Where are you now? Where are you now? Where are you now? Was it all in my fantasy? Where are you now? Were you only imaginary? Where are you now? Atlantis, under the sea, under the sea. Where are you now? Another dream. The monsters running wild inside of me. I'm faded. I'm faded. So lost. I'm faded. I'm faded. So lost. I'm faded. These shallow waters never met what I needed. I'm letting go a deeper dive. Eternal silence of the sea. I'm breathing alive. Where are you now? Where are you now? Under the bright, the faded lights, you set my heart on fire. Where are you now? Where are you now? Bring me down, bring me down, bring me down. Where are you now? Atlantis, under the sea, under the sea. Where are you now? Another dream. The monsters running wild inside of me. I'm faded. I'm faded. So lost. I'm faded. За дахин нэг удаа алга тасцгаая. Бүгд энэ жүжиг одоо ойлгосон байх гэж найдаж байна. Бидний өдөр тутмын амьдрал, бидний амьдардаг энэ
зүйлс дээр гарч ирдэг асуудлууд байгаа. Энэ маань болохоор бид нар яг л хоёр нүүрлж маск зүүд амьдрдаг энэ амьдралыг илэрхийлэх гэж одоо манай өсвөрийнхэн оролцсон байгаа даа. Бид нар үнэхээр өөрсдөө үнэн дүр төрхөөр үнэн байгаа байдлыг бусад найз нөхөдтэй харуулах юм бол үнэхээр гологдохгүй, үнэхээр мяалуулахгүй гэхээс айж амьдрдаг байгаа. Энэ бол айцаар дүүрэн зүрх сэтгэл. Бид нар өнөөдөр гэхдээ юуг уриалан дуудаж энэ концертыг хийж байгаа гэхээр энэ худал хуурмаг дүр төрхөөс бид нар амжилттайгаар гарч чадах юм аа. Арга зам бий гэсэн итгэл найдварыг та бүгдэд өгөхөд хуваалцахыг хүсье. Бидний амьдрал энэ 180 гэ залуучуудын клубт байгаа хүн болгоны амьдрал яг 180 градус өөрчлөгдсөн ба бид нар яг энэ зүжин дээр гардаг шиг худал хуурмгаар хоёр нүрээр маск зүүж амьдрагддаг байсан байгаа. Бидний хин нэгэн үнэн дүр төрхийг харах юм бол ингээд хаяад явчихвээ. Энэ хүн надтай харилцахгүй байх вэ? Энэ хүн надтай найзлахгүй байх вэ гэдгээс санаа зовж хүлэгдэж амьдрдаг байгаа. Бид нар яагаад гэвэл төгс биш шүү дээ. Бид нар хэн нэгнээс орхихдгийг айдаг байгаа. Хэн нэгэн биднийг орхиод явах үедээ гэдгээс айдаг ба. Тийм учраас энэ айцаас болоо бид нар доктортой удаан нөхөрлөл харилцааг тогтоож чаддгүй, бий болгож чаддгүй байгаа даа. Бид нар төр зургийн харилцаа, хямдхан нөхөрлөлийг бий болгодог байгаа даа. Инээсээ болоод бид нар зүрх сэтгэлийн шарахыг авдаг байгаа. Бидний ганц цонгож байгаа, ганц хэрэгжилж байгаа арга зам бол зүгээр л зүхтаах байгаа. Энэ зүгээр л өрөвдөлтэй хүний арга зам байгаа. Тэгвэл өнөөдөр Бурхан биднэрт үнэхээр үнэн дүр төрхөөрөө, үнэхээр гайхалтайгаар, үн цэнтэйгээр, худал хуурмгүйгээр амьдрах боломжийг та бидэнд бүхэд өгж байгаа. Тэгвэл Бурхан энэ боломжийг бидэнд олохыг хүсэж байгаа. Яагаад гэвэл тэр бидэнд хайртай учраас. Би үнэхээр биднийг хоёр нүрлээсэй гэж хүсэхгүй байгаа даа. Энэ хин нэгний асуудлыг ярьж иж магадгүй, хин нэгний зүрх сэтгэлтэй ярьж иж магадгүй. Та гэхдээ гол нь бити өөрийгөө өрөвдөрөө. Би ч гэсэн амьдралдаа хаягдахаас маш их айдаг байсан. Би санаж байна. Би 4 настай байхдаа ухаан орохдоо аав ээжгүй байснаа санаж байна. Тэгээд намайг хаяа авсан байгаа. Ажил хийхээр гадаад руу. Тэгээд би нэг өдөр 5 билүү 4 настай байсан. Тэгээд нэг удаа манай ээж маань зуны ажлынхаа амралтаар Монголд ирсэн байдаг. Тэгээд эрэхтэн би үнэхээр их баярлжсэн л да. Намайг дахиж хизээж орхиж явахгүй юм байна гэдэгт. Гэтэ яагаад ч юм уудэнд говцаа өмсөд зогсонгууд ээж намайг дахиад орхио явах гэж байгаа юм бахта гэдэг айцаар дүүрдэг гэсэн. Тэгээ би очиод асуудаг гэсэн. Ээж та дахиад явах гэж байгаа юм уу гэд. Тэгээ ээж маань бол үгүй л гэдэг гэсэн. Тэгээ гэтээ харамсалтай нэг өдөр хуцаа өмсөд тэр чигтээ явсан багтах. Тэгээ энэ маань гэтээ ер нь өөртөө бүтэх биш. Би та бүгдэд үнэхээр арга зам байгаа гэдгийг чин сэтгэлээсээ ойлгуулахын тулд үнийг ярьж байгаа маа. Бид нар Иесусийн төлөөсөр тэр бидний өмнөөс хаягдсан, бидний өмнөөс өөрийгөө золиосон, бидний өмнөөс өөрийгөө орхитуулсан байгаа даа. Та бүгдийн авралын төлөө. Та бүгд бол бүгд Бурхны хувьд үнцэнтэй хүмүүс байгаа. Тэгвэл Бурхантай амьдрах боломжийг Есүс бидэнд олгож байгаа үнцэнтэйгээр, худал хуурмгүйгээр. Тэгвэл та өнөөдөр бидэнд хамт нэгдэх байсан уу? Өнөөдөр үнэхээр Бурхантай хамт эвлэрэх байсан уу? Энэ боломжийг ашиглаж үзэх байсан уу гэж би танаас асуух гэсэн юм. Тэгэд альва газар соёл байдаг тийм үү? Өдөрмийг дагдаг тийм. Би бинийгаа хүндлээд би биндээ нөхөрцөг боломж олгохын тулд та бүгд төрхөн зур толгоогоо готоолгаад доош хараад нүдэн анихгүй юу гэж би та бүгдээс хүсэж байна. Энэ нийгэмд маш олон залуучууд, маш олон хүмүүс нийгмийн гэр бүлийн асуудалтай, гэр бүлийн хүчирхийлэлтэй, гэр бүлийн өнчин өрөөсөн байдалтай, аав ээжгүйгээр өссөн байдаг. Энэ маань гэхдээ өсөж том болох үед яг бидний амьдралд маш чухал цанглаа болсон тэр мөчүүдэд бид нэр түнхээр гай зовлон авчирдаг байгаа. Тэгвэл Бурхан ийм битгий байгаасаа гэж хүсдэг. Бид нар гим нүгэлтэй учраас зүрхэнтэй хатаархдаг, зүрхэнтэй хорсдог, зүрхэнтэй үзэн яддаг байгаа. Тэгвэл Бурхан үүнээс биднийг чөлөөлөхийг хүсэж байгаа. Хүн болон гим нүгэлтэй гэж Библиэлд хэлсэн байдаг. Гим нүгэлтэй хүн болон үхлийн дараа там хүлээж идэг гэж Библиэлд гарсан байдаг. Тэгвэл өнөөдөр Бурханы хайр нэгүсэл бол биднийг мөнхийн амьд түрээсээ аврагдаасаа гэж хүсдэг. Энүүгээрээ Бурханыг та бүгдэд санал болгох гэсэн юм аа. Үнэхээр энэ маань болохоор гим нүгэл гэж Библиэлд хэлж байгаа.
үндсэн ядалт хорсол, гомдол. Тэгвэл энэ боолчлолоос гим нүгэл хийдэг хүн бүр гим нүглийнхаа боол гэж Библиэлд гарсан байдаг. Тэгвэл энэ боолчлолын чөлөөллөөс, энэ гим нүглийн чөлөөллөөс одоо Бурхан бидрийг аврахыг хүссэн юм аа. Тэгэд хэрвээ хэн нэгэн өнөөдөр Бурхантай эвлэрхийг хүсэж байгаа, Бурханыг өөрийн амьдралдаа оруулахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа хүн байвал та хоромхон зур гараа өргөд болохгүй юу гэж би танаас хүсэж байна. Тэгэд өнөөдөр өөртөө та шудраг хандаж болно. Хэн нэгэн таныг анзаарахгүй, учир нь бүгд толгоо гудаж доош нүдэн хансан байгаа. Тэгэд та бүгдийг өөртөө шудраг хандаасаа гэж хүсэж байна. Үнэхээр Бурхантай эвлэрэх, Бурханыг өөрийн амьдралдаа оруулах тэр хүсэлтэй хүн байгаа бол та яг одоо санаа зовлтгүйгээр гараа өргөд хоромхон зур гараа өргөд болохгүй гэж хүсэж байна. Өөртөө шудраг хандаж бол. Бурхан та бүгдийг уулзлахыг хүсэж байгаа. Бурхан та бүгдэд үнцэнтэй амьдралыг, шинэ амьдралыг өгөхийг хүсэж байгаа. Та бүгд өөрсдөө санаа зовж ичлгүй хэн нэгнээс хараат бусаар яг өөрийнхөө амьдралд нухацтай үнцэнтэй шийдвэр гаргахгүй гэж би танаас хүсэж байна. Өнөөдөр энд Бурхантай эвлэрэх хүн байвал та яг одоо гараа өргөд болохгүй юу? Та би дахиад сүүлийн удаа асууя. Өнөөдөр та Бурханыг мэдж байгаа, гим нүгэлтэй гэдгийг мэднэ. Хэрвээ саний ярьсан юм таны зүрх сэтгэлтэй ярьсан бол та Бурхантай эвлэрэх боломжийг дахин нэг бодоод үзэхгүй юу? Бурхантай эвлэрэх боломжийг эргэлхийлж байгаа хүн та дахин нэг удаа гараа өргөх болохгүй гэж гуйж байна. Би тэр гарыг харж байна. Таныг өөртөө шудраг байгаад үнэхээр баярлж байна. За өөр хэн нэгэн байна уу энд? За тэгвэл тэр гараа өргөсөн хүн маань над руу ихтлээд харахгүй юу? Бүү санаа зовоорой. Чин сэтгэлээсээ юу? За тэгвэл та санаа зовлтгүй наашаа